улсын хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт татрын шинжилгээгээр тусгацсны дагуу засгийн газраас боловсруулж 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн татрын хуулийн нэмэлт өөрчлөлийн төсөлтүүдийг танилцуулж байна. Энэ удаагийн татрын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэн аж ахуй нэгжийн татрын ачааллыг 2.2 орчим их найт төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож байна. Монгол улс анх 1998 онд нэмэгдсэн үртгийн албан татрыг нэвтрүүлж улмаар нэмэгдсэн үртгийн албан татрын тухай хуулийг 2006-2015 онд шинжилэн найруулснаас хойш 10 жил өнгөрсөн байна. 2024 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн 58 орчим хувь нь мөнгөн хөрөнгийн дутагталтаа 29% нь буюу 30 мянга гаруй аж ахуй нэгж алдагдaltaй ажилласан жижиг бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадвар буурах санхүүгийн дарамтанд орох улмаар бизнесийн тогтвортой байдлаа хадгалахад хүндрэлтэй байгааг харуулж байна. Сангийн яам татвар гайлын байгууллага Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Улаанбаатар хотын худалдааны танхим болон улсын хурлын тамгын газартай хамтран 2025 онд улс орон даяар давхарцсан тоогоор 13 мянга гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт хийж олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулж 176 мянга гаруй саналыг хүлээн авлаа. Иргэд аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн нэмэгдсэн үртгийн албан татвартай холбоотой саналуудыг авч үзэхэд нэмэгдсэн үртгийн албан татврын суудхан төлөгчөөр бүртгүүлэх, босох дүнг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн татрын уян хатан зохицуултыг бий болгох, татрын бодлогоор орлогын тэгш ус байдлыг бууруулах зэрэг саналуудыг түлхүү ирүүлсэн байсан. Засгийн газар гадаад орчинд үүсэдгүй нөхцөл байдал татвар төлөгчдөө хийсэн уулзалт олон нийтийн хилцүүлгээс гарсан саналыг харгалзан үзсний үндсэнд нэмэгдсэн үртгийн албан татрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараах чиглэлээр боловсрууллаа. Үүнд 1. Бичил жижиг бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа өргөжүүлэх боломж олгох зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх. 2. Татвар төлөгчийн хууль дагам мөрдөлтийн түвшин үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоодын болон импортын нэмэгдсэн үртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэлх сараар хойшлуулах боломжийг бүрдүүлж аж ахуй нэгжийн мөнгө урсгал уян хатан байдлыг дэмжих. Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт шатлсан татрын тогтолцооны зарчимтай уйдуулан импортын суудлын автомашины гайлын тодорхой үнийн дүнгээс нэмэгдэл хуваар тооцож татвар ногдуулах зохицуулт бүхий онцгой албан татрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслүүд батлагдсанаар бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө эргэлтийн хөрөнгөний ачааллыг бууруулах, бизнес идэвхжих дэлэх болцоог хангах, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг нэмэгдүүлж, орлогын тэгш ус байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм. Монгол Улсын хурлын дарга улсын хурлын эрхэм гишүүдээ нэмэгдсэн үртгийн албан татрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт боловсруулсан онцгой албан татрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэзээ шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.